Өнөөдөр дэлхийн нийтээр өөрийн гэсэн тодорхой бурхантай, тогтсон зарчимтай, үнэт зүйлстэй сүшиг бишрлийг шашин гэж тодорхойлжээ. Ямар ч шашны хамгийн гол сургаал бол нүгэл хийхээс зайлсхийж, буян буюу бусдад хэрэгтэй зүйл хийх гэж үздэг. Архиталт, ядуурл, хүчирхийлэл, гэмт хэрэг, сүнс, хий үзэгдэл гэх мэт бусдыг түгшээсэн нийгэм оршин тогтносоор 800 жилийн тэртегээс олон шашныг хүндэтгэж ирсэн монголчуудын амьдрал болоод нийгэмд тулгамдж буй олон асуудалд эдгээр шашин шүтлгүүд бодитоор эерэг нөлөө үзүүлж чадж байгаа юу? Бид шидтнийг бус эгэл жирийн иргэдийн амьдралд тусалж зөв зам руу хөтөлж байгаа нэгнийг онцолж байна. Үнэн бай төсөл. Одоо би чинь 2008 онд анх онгод сахиус гэдэг юмыг авч үзсэн. Одоо тэрүүнээс хойш одоо олон жил болж 10 хэдэн жил болж байна. Тэр хугацаанд одоо 4-5 багш сольж үзлээ. 4-5 багш сольж үзэхдээ бас нэлээл олон юмыг алдаж онж үзлээ. Үр хөвгтөө алдаж үзлээ. Тэгэл амьдралаараа сайхан тоглож үзлээ. Тэр үнэхээр олон юм мэдэрч үзлээ. Нэвтрүүлгийн үед итгэгч ENP стандартын хавтан Formor байгаль дээлтэй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хавтан. Хамтрагч Орос чулуун халаагуур Tepleco өөрөөр ажиллана. 17 жилийн тэртээ онгод сахиус буулгаж явсан эмэгтэй өнөөдөр өөрийгөө хинбэ гэдгээ мэдэхгүй болтлоо төөрөлдөлд орсон байна. Түүнд чухам юу тохиолдов? Бид үүний учрыг тайлахаар цэнцвэрэн удагныг зорьсон юм. Сахиусын тэмдэгтэй. Сахиусын тэмдэг буюу зүн бэлгийн тэмдэг гэсэн тэмдэг гарч иж байна. Энэ нэг наривчилж үзэх ёстой байхгүй юу? Ер нь бол. Гэхдээ ер нь бол гараад ирлээ. Чи надад энэ сахиусны тэмдэг буюу энэ зүн бэлгийн тэмдгийг юу гэж хэлэхээр байна? Энэ ямар утгатай? Бод. За. Гэтэ аваад одоо олон жил болж байгаа мөртлөө амар олон одоо буцааж өгсөн. Яагаад буцаасан гэж? За зөв буруу гэж зөндөө явсан учраас. Хэдэн багш дээр дамжсан гэсэн үг лээ? 4 багштай. 4 багш дээрээ. За. Тэгээ ер нь докторжи гэж одоо сайн нэг багштай болсон юм. Тэгээ болж байгаад сая миний бүх өмсгөл бүх юмыг аваа явуулсан. Тэгээд одоо хаашаа аваад явсан? Мэдгүй одоо ер нь сургаггүй. Онгод авсан аваагүй гэдгээ мэдэхгүй хүмүүсээс маш их байгаа. Төөрөлдсөн хүмүүс их байгаа. Тэгээд манай онгодч одоо харын тэнгэртэй. Ээж маань бас удган хүн байсан, аав маань зайрын хүн байсан. Эмээ маань бас удган. Ерөнхийн үеийн удганд дамжсан. Би бол бүр багасаа мэддэг байсан өөрийгөө зүн бэлгтэй. Би бол зүгээр биш гэдгийг мэддэг байсан. Тэгээ яаж ч нөгөө манай ээж, аав, эмээ бүгд нөгөө сахиустай хүмүүс учраас намайг маш дарддаг байсан. Гэхдээ яалтчгүй тэр 19 наснаас хойш бүтэн ээрж эхэлсэн л дээ. Ер нь бол би тэр зовлонгийн үзээ туулаад гарсан. Бүтэн хэвтэрчил хэвтээд босоод нилээ юм болсон амьдралтч. Хүүхэд байсан тулд давж гарсан баг. Одоо байсан бол хэцүү шүү дээ. Яг энэ хүмүүст үзүүлэхээр л биш вэ буруу авчиж гээд солиод байдаг юм уу? Чи өөрөөрөө солиод байгаа юм уу? Ер нь бол эхнийх нь бол яг аваад ингэ явж байхдаа яг зөөгөл явжсэн. Тэгээд ерөөсөө том би ерөөс болохгүйсэн чи удмынхан тэгэл нэг өөр хүнд үзүүлээд яг уу ахаад өөр хүнд үзүүлээд зөв байна буруу байна гэсэн чи биш. Чи зүгээр л хараалж тах хөрсөн тийм юу те. Альбин тэрэнд наацсан байна гэдгсэн. Тэг бүх өмсгөлийг тийм бас таасан байхгүй. Гэхдээ тэгээд онгодчин буугаад өөрөөсөө юудаг юм уу? Чамд ямар нэгэн мэдээлэл дамжуулт юм уу? Ойлгох нээлдэг. Шүүмж ирдэг. Шүүн нэрэд юу гэх юм? Ярилцаалаад ингээд эргэж ирнэ тэргээл ярьж хөөрөл явдаг л та. Одоо ч байдаг уу? За энэ ч 4 удаагийн багш авна. 4 удаа болцол. Надад сүүлийн багш болохоор бүр өмсгөлийн аваад яваад өгсөн тий. Сонирхолтой л юм. Төөрөлт зүүн байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь
4 удаа багшаа сольсон гэж байгаа. Тэгээ 4 удаа багш нь ч бас олдсон байгаа байхгүй. Тэгээ 4 удаа багшлахдаа 4 удаа хувцсыг бас шатаасан байгаа. Тэнгэрт өргөсөн байгаа. Тэгээ дахиад шинээр хувцс үлдээд ингээд 4 удаагийн үйл хийгдсэн гэхээр энэ хүн маань бүр асар том төрөлдөлд орсон байхгүй. Тэгээ одоо ер нь өөрийнхөө учрыг олгоо болоод би ер нь яг зөв юм уу буруу юм уу гэдгийг мэдхэ болцсон. Энэ хүмүүсээ яг хаанаас олж очихороо ингээд заавал буруу хүн дээрээ очиад байна. Би ингээд шинийг юу гэж ойлгож байна? Олон жил унаач тавцсан байхгүй. За. Төрөх болгонд л ер нь унаач тавдаг болохоор. Тэгээ удмынхаа ер нь одоо ч унаж татсан шүү дээ юм уу? Тий. Тэгээ удмынхаа ер нь ойшоодаг болохоор өөрөө ер нь юуч үзье гэж бодлоо. Ер нь одоо хамаатан савдан удам угсааныхан чинь нэг амар айхтар юу гэдэг юм байна те? Тоодгүй юм байна те? Чи ерөөс өөрөөрөө хийгээд яваад байгаа зүйлүүд энэ бүгд. Тий. Амар олон өнгөтэй. Тэгээ өнгөн дотроо хар өнгө нь маш их болцсон шүү дээ. Ер нь бол цагаан өнгөн дээр зөнхөлж дараагийн өнгийн дэвсгэр явах хэрэгтэй бол одоо ерөөхдөө бол хар өнгөн дээр ямар ч өнгө ороход хэцүү болсон байхгүй. Тэгэхээр нөгөө юунууд орж ирээд төөрөгдлүүд орж ирээд хүүхдүүд одоо бага насны өсвөр насны хүүхдүүд маш их хэрдэг. Өсвөр насны хүүхдүүд ч төөрөлдсөн явж байгаа. Зан төлөвч олоогүй, өөрийгөө ч олоогүй, эцэг ихэнч олигтой үг, сургамж, сургаал гэдэг зүйл байхаач болцсон. Тэгээ зөвхөн интернет орчноос бүх мэдээлэл авдаг болсон. Зарим нэгэн байдлаар тэр нь өрөөсгөл юмнууд байгаа шүү дээ. Тэгэхээр нийгэм бол тэр чигтээ ер нь жоохон бараан тал руу хараад байгаа байхгүй. Чамд нэг алдаа байна. Ямар алдаа байгаа юм гэхээр чи хит их нөгөө нэг юута эргэлзээ өндөртөө. Эхэндээ бол нэг амар итгэл амар ингээл явсан шүү дээ. Тэгээ сүүлд одоо нөгөө олон хүн дээр очихоор итгэл байхгүй. Ер нь тэгээд яагаад энэ олон хүнийг сонгосон гэдэг чиний над дотоод асуудал байхгүй. Анхны багш хэрвээ буруутсан байсан бол түрдээ завсарлаж болох чам боломж байсан. Түрдээ азанж болох. Чи явган бөөлөө хийдгэл юм биш үү те? Уураа татдгал юм биш үү? Тэгээ чи өөрийгөө аргалаад онгон тэнгэрээ тайвшруулад дараагийн багшийг олтол, дараагийн замчийг олтол чи хүлээх чамд боломж байсан байгаа байхгүй. Нэгдүгээрт адгуу байна. Хоёрдугаарт хит их эргэлзээтэй байна. Хит их эргэлзэх юмд муу. Яагаад гэхээр олон зүйл эргэлзэж байгаад хүн яг хамгийн буруугаас нь сонгож авдаг байхгүй. Тэрний нэг жишээ. Дээрээс нь зан характер авирын хувь чамаг өндөр гэж энэ дээр. Одоо чиний яг байгаа төрхийг чи харах юм бол үнэхээр зөөлөн дүү эмхтэй биш гэж харна. Хүн бол хөрхийн нэг өөгдөө цөөнтөө даруухан эмхтэй байхаа гэж харна. Үнэндээ чи тийм хүн биш. Багхгүй юу? Хурц авиртаа, өндөр авиртаа, дотоодоос гарах үгний дуу, авианы хэмжээ маш өндөр чиний хувьд. Казахстан улсын номер 1 брэнд Саули. Сайн бичэн Waffle-ийн өргөн сонголт. 1942 оноос өнөө хүртэл чанараараа танигдсан Арахат брендийн чихэр шоколад. Мөн Баян сул брендийн бүх төрлийн амтдаг Монгол улсад албан ёсны эрхтэйгээр бөөний үнээр борлуулж байна. Жинхэнэ Казахстан ам, оригинал чихэр Монгол. Ази Европын орнуудаас импортлсон шинэхэн жимсгэн чанартай хүнсний ногоо, байгалийн аргаар хатаасан жимс, бүх төрлийн дээд зэрэглэлийн үзэм, ам, үнэр, шим тэжээлээ бүрэн хатгалсан эрүүл хүнсийг гэртээ хургуулсан аваарай. Чанарыг мэдэр байгалаас шууд ханд. Бид тэргүүн жимс, тэргүүн чанарыг эрхэмлэнэ. Би анхны буулгасан, чамд анхны буулгасан шүү дээ. Анхны буулгасан хүн буюу анх орсон онгодчин бол ямар нэгэн гаднаас ирсэн тэрийн юм уу, 9 шидийн юм биш. Зөв орсон. Зөв орохдоо бүр чиний онгодуудыг би маш ойрхоноос харж байгаа байхгүй юу? Ойрхон гэдэг маань ерөнхий чамтай байнгын юм цогцоор явдаг гэсэн. Тэгэхээр нэгдүгээрт одоо чамд чи одоо жирэмсэн байна тий. Жирэмсэн байна. Нэгдүгээрт нэг хэсэг амар.
амарсан дээр ах гэж бодож байна. Хоёрдугаар энээс хойш дараагийн удаа тэртээ дөрөв чи энэ насан туршдаа чамтаа зууралдсан шүү дээ. Чи бөөлхөө боллоо гэсэн юм байхгүй, буцаалаа гэсэн чи байхгүй, энд чинь буцаагдахчгүй. Тэгэхээр буцаана гэсэн бол буцаалтад бүгд худлаа гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хоёуланд нь буцаалт байхгүй учраас чи энийг үргэлжлүүл дээрээ үргэлжлүүлнэ. А гэхдээ одоо жирэмсэн байгаа учраас амар. Би чамаа бүр 3 жил амар гэж хэлэх гэж. Өөрийгөө ер нь яг зөв үү буруу юу гэдгээл ялах гэж үзсэн дээ. Өөрийгөө мэддэг мөртлөө одоо онготой гэдэг мөртлөө мэдж байгаа хэрнээ бас нэг олон багш нар очиж учраас одоо нэг яг уу би одоо яг зөв юм буулгаж байна уу үгүй юу өөртөө ингээд өөрийгөө ингээд байнга дагуулж явж байна уу буруу юм дагуулж явж бас буруу юм бас залруулах гэж ирсэн. Тэгээд зөв гэдгээ ойлгоод авсан одоо энийг цааш өөрөө хөгжүүлж явах гэж үзэн дээ. Олон багш солихгүй ганцаараа өөрөө гэл эхнээс нь явж үзье гэж бодож байна. Сорж үзье л гэж л бодож байна. Өөрөө ч татаа үзчихв. Тэг. За чи бас давхнуудаа нараа за. Орчихгүй. Орж ирсэн ч би гаргаж чадна. За онгодууд чи их ойрхон суудаг заяа. Чамтай их ойрхон байдаг. Нөгөө 3 жилийнхээ хоёулаа завсарлага авсан дээр байх гэж хэлсэн шүү дээ. Бие амраа гэсэн сэтгэлээ амраа өөрийнхөө бие төлөвийг ол дээрээс нь өөртөө ажиллах хугацаагаа бодцоо 3 жилийн хугацаанд. Гэхдээ онгодууд бол маш ойрхон байдаг учраас би өөрөө чинь онгодуудыг дуудаж жагаад хийлгээд үгүй за. Галын тахилгад оруулах зүйл байдаг. Яасан чихэн шуугж байна. Гэдэг. Юу гэж? Тэмээний дуу. Тэмээний дуу? Ява. Тэмээний дуунд ингээд яагаад гэдэг вэ? Аялагдаад байна. Аялуул. Амар хилэн мадраар шогдолч моглол хүн амьтан ингээд шоглох гэхлээр одоо тэр дууг дуулчихаар тайвшраал өөжөө тайван болцдог байхгүй. Тэгээ яг сая хуур татах үед бол яг тэгэл амар гоё тайвшин ширч байгаа дөлгөөхөн зан нь одоо яг орж ирэл. Өөр ирэхгүй нөлмс гарах гэж байлаа. Сая тэгээд яг тэмээнж ингээд дуул цуваагаад нэг дээр эмэднэрэл дуулдаг гэсэн шүү дээ. Ээж мэжил дуулдаг гэсэн. Одоо яг би өөрөө болохоор нэг өөрөөрөө дуулж чадахгүй. Онгоц ихээс орж ирвэл тэгэл нэг өөр ингээл аялаад гонгаал гараад ирчдэг болохоор үгийн сайн мэдгүй. Тэгэхээр тэр эмэгтэй одоо бол би давхар байгаа учраас 3 жил өөрийгөө амраах, өөрийгөө олох хэрэгтэй, өөрийгөө хайрлах сурах хэрэгтэй. Өөрийгөө хайрлах сурсан хүн л өрөөлийг хайрладаг шүү дээ. Тэгэхээр тэр болтлоо ер нь жоохон амрал гэж би ер нь зөвлөгөө өгсөн л таа. Гэхдээ яг явган бөөлө гэдэг зүйлийг бол хийдгээрээ хийж лээ. Онгодыг бол цайлгаараа цайлчлаа. Анагаахын шинжлэх ухаан нь дэлхийд өрсөлд хүйц хэмжээнд хөгжсөн Турк улсын иргэн өөрийн дутагдaltaй хүүгээ аврахаар Монголыг зорин иржээ. Турк улсад эмчилгээгүй гэсэн онцтой залуу Монголын бөө энергийн эмчилгээг судалсаар цэнцэрэн удаганаар засал домоо хийлгэж байхтай бид таарсан юм. İlçede baktık. Senin gözde de çok güzel oldu Furkan. Senin Maşallah. gözde bu insanların gözde ne var? Нэвтрүүлгийн үеид итгэгч ENP стандартын хавтан Formor байгаль дээлтэй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хавтан.
Хамтрагч Орос чулуун халаагуур Тэплэко өөрөөр ажиллана. Ateş var ya, bu da ateş gibi çıkıyorsun, bu burkanın ateş gibi güzel çıkıyor. Evet. Teşekkür Güzel, ederim. iyi oldu. Çok iyi. Bayılırlar. Hayırlı. Meyve, evet. Yemekten sonra nasıl? Valla şu an tokum. Sadece şu an ben kendi böbreklerimi sıcak tutmam gerektiği için kemer takıyorum. Büyük bir kemer takıyorum ben. Aha. Sıcak tutmak için. Bu da çok sıkı. O yüzden böyle benim sıkıyor ve mide ağrılarım oluyor bu aralar. Bundan dolayı ama. Aynen. Normalde yok. Aynen. Normalde yok. Bunu takınca sıktığı için midem tamam. ağrımaya Normalde başlıyor. iyi, İyi. sıkıntı yok. Gayet iyiyim. Hiçbir Ha, sıkıntı iyi, yok. iyi. O zaman iyi. Над дээр ирсэн хүмүүсийн засал нэгдүгээр сэтгэл засал эхэлдэг. Миний засал дор хаяж 2-3 цагийн үйл ажиллагаатай явагддаг. Эхний 70% нь сэтгэл засал дээр явагддаг. Хүн сэтгэлийг засахгүй бол гаднаас мянган бөө, мянган лам ном уншаад засагддаг байхгүй. Тэгээд сэтгэлийн заслын дараа араас нь зан үлээ хийгээд ингээд дуусч байгаа. Хамгийн сүүлд нь энергийн заслыг нэгээд ингээд нэг мөр дуусгаад тэгээ явуулдаг байхгүй. Ер нь бол зарчим нь. Тэгэж явагддаг. Ирдэг хүмүүс маань ч мэднэ. Тэгээд ерөнхийдөө нөгөө хөлөөр дамжиж хүний бүх нөгөө энерги хөрөх, халуун энерги авах ч гэдэг юм уу, бүх энергийн төвшин хөлөөр явагддаг учраас хамгийн сүүлийн засалтаа орж байгаа учраас бид тэр хөлн дээр арга хэмжээ авах юм. Хөлн дээр үйл ажиллагаа хийх шүү за заслын үйл ажиллагаа. Өмнөх засал бол ерөнхий дээгүүрээ явцсан. Önceki düzeltmesinin bu üstünde yapmış. Şu an seni ayakta yapıyormuş. Тэгээд бид хоёр хамгийн сүүлд нь сахиусаа зүгээд тэгээд дуусч байгаа. Энерги унаад ирэхээр хүний нөгөө 7 хүрдэн гэдэг гимтэд ирэхээр өвчлөөс ахуулаад нөгөө зохиомл өвчлүүд хүртэл эхэлж эхэлдэг баг. Тэгэхээр энерги бол заавал байх нь байна. Сэтгэл засал байх нь байна. За бөө будда аллах одоо ямар ч шашин байж болно шүү дээ. Христ. Айднар бол ерөөсө хувь хүний өөрийнх нь дотоодын нөгөө сэтгэлийн асуудал байхгүй. Альд нь итгэж альд нь очихоо гэдэг нь. Гэхдээ яг их бага хэмжээгээр итгэл тэгээ ерөн сонголтын итгэл гэдэг зүйл бол үргэлж нөгөө жил өмнөж байсан одоо хойштооч байх гэж бодож байгаа. Энэ бол зүгээр итгэл шүү дээ. Сэтгэл засал заавал байна. Энерги байна. За тэгээд эдгэр цэвэрхэн байхад ер нь тэгээ хүн дараагийн заавал үйл ажиллагаа нэг амар өгн шаардлагагүй байхгүй. Дотор буглаатай байх хэрэггүй. Өөрийгөө хайрладаг байх хэвээр. Тэгээд эцэг ихээ хайрлаж хүндэлдэг байх хэвээр. Өвгдээцээ мартаж болохгүй. Bir yılda onu çıkarma. Bir yıl. Bir yıl boyunca çıkarma. Aha, çıkarma. Tamam. Энэ ингээ өөр өнөд уус яах вэ? Татасан. Өөрөө унах юм бол нөгөө хаахгүй. Ягаад гэхээр муу юмнаас хамгаалж байна гэсэн үг. O kendi düşünsen kaybedersen arama diyor. Bu kendi kaybederse ya bir yıl önce o zaman arama bulma diyor. Bir yıl boyunca taktıktan sonra al diyor. Atayım diyor. Tamamdır. Güzel uzun yol var. Duyamıyorum Sevgi Hanım. Uzun yolu var diyor. Uzun yol var. Elde. Elde güzellik var işte. Güzellik çıkıyor. Hayatta güzel hayat var. Uzun yol var. Para da var. Evet, her şey var. Her şey var. Sağlık var en önemlisi. Evet. Uzun ömür varsa sağlık vardır. En önemlisi sağlık. Hı. Bakanın evde her şey var diyor.
Teşekkürler. Her şey var. Тэгээд ихний бурканы ерөөхдөө сахиус зүйлт нь бол ингээ болчихж байгаа шүү дээ. Яг Babasında var mı? Şimdi çok bir soru yok. Bir şey yok yani. tamam iyi. Sende var mı? Ben en çok onun sağlıklı olmasını istiyorum. Evet, biliyorum ben. O zaman ben çalışıyorum yanında. İyi olacak, o iyi olacak. İnşallah. İnşallah. Би одоо яг энэ хүн үзээд хараад засаад бол 7 жил. Энээс өмнөх 10 жил миний өөрийгөө олох, нөгөө судалгаа хийх. Тэгээд ямар би зөв юм хийнө үү, буруу юм хийж байгааг гэдгийг судалсан 10 жил байхгүй миний хувьд. Өөрийгөө олсон хугацаа байхгүй. А өөрийгөө олсноос хойш одоо 7 жил тасралтгүйгээр энэ үйл ажиллагаа явуулж байгаа. А тэглээгээд шууд ингээд 7 жилийн хугацааг зөвхөн энд зарцуулахгүй ш миний амьдрал ах уу гэж явж байгаа учраас. Тэгэхээр хамгийн нэгдүгээр л өөрийгөө хайрлах. Хинчгэл байсан өөрийгөө л хайрлах. Тэгэл болоо. Өөрийгөө хайрлсан хүн ах トゥ хамаатан сад ээж аав бүх юм л хайрлах шүү дээ. Ус уул ус нутаг одоо энэ их орнооч хайрлах байхгүй. Тэгэхээр өөрийгөө хайрладгүй хүнээс хайр нэхэд хэрэггүй. Зөвхөн өөрийгөө хайрлна. Тэгээд энд олон дотроо бугалсан зүйлүүдээ гаргаж чаддаг хэмжээний нөгөө ярианы урлагтай байхын тулд энэ сэтгэл зүй чинь яваад байгаа байхгүй. Сэтгэл засал гэдэг зүйл чинь доторх буглааг нь гаргаж өгч байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн зүгээр зөв сонголт бол өөрийгөө хайрлах хамгийн зөв сонголт. Казахстан улсын номер 1 брэнд Саули. Сайн бичэн Waffle-ийн өргөн сонголт. 1942 оноос өнөө хүртэл чанараараа танигдсан Арахат брендийн чихэр шоколад. Мөн Баян сүүл брендийн бүх төрлийн амттан Монгол улсад албан ёсны эрхтэйгээр бөөний үнээр борлуулж байна. Жинхэнэ Казахстан амт, оригинал чихэр Монгол. Орос чулуун халаагуур Tepleko ердөө 400 Вт зарцуулагдах тогны хэмнэлттэй. Гадаргуу дээрээ 90 градус халж 8-9 м квадрат халаана. Tepleko 10 жилийн баталгаа. Аз Европын орнуудаас импортлсон шинэхэн жимсгэн чанартай хүнсний ногоо, байгалийн аргаар хатаасан жимс, бүх төрлийн дээд зэрэглэлийн үзэм, ам, үнэр, шим тэжээлээ бүрэн хатгалсан эрүүл хүнсийг гэртээ хургуулсан аваарай. Чанарыг мэдэр байглаас шууд ханд. Бид тэргүүн жимс, тэргүүн чанарыг эрхэмлэнэ.